За нийтдээ нэг 240 тэрбумын eur байна. Энэс цайлан нийгэм дадлан шимтгэлийнх нь 86 тэрбум, эм 124 тэрбум, бусад гэдэг одоо 29.4 тэрбум байж байгаа юм. Энэ бусад өр зээл нь юуных юм бэ? Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ хувийн эмнэлгүүд өндөр хамааралтай бүлгийн багслаас хэдэн хувийг авдгийг, хувийн эмнэлгүүд тэгээд гिचнэн тэрбум одоо төрөг хэдэн эмнэлэг тийм өндөр өртөгтэй юмыг авчаана. Эднэр чи юм өндөр өртөгтэй юм авчаад төлбөр төлчихж байгаа. Өндөр нугасны агуулга гранд метр орох гэсэн чинь 8.5 сая орох гэсэн гэнэ. 32 жил юунд багшаар ажиллаж байгаа хүн. Тэгээ өнөөдөр би 3 дугаар эмнэлэг гуйж байгаа танах орж өгөөш гэдэг гэсэн чинь очроохгүй тийш явлаа. Тэгэр чи ийм улсууд одоо хувийн эмнэлгүүдийг яг авч байгаа санхүүжилтийн тодорхой хэлж өгөөш. За бочгоор сайд хариулъя. За өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлээд хувийн эмнэлгүүд бол санхүүжилт олгох болцсон. Зөвхөн 5 он шин бүлэг дээр олгож байгаа одоо юм байна. Яаралтай тусам зөвлөлтгээ, хавдрын хийм эмчилгээ, хавдрын бай эмчилгээ, диализис, тэгээд хөгжлийн бишрэлт иргэдийн тусламжуулалтанд олгож байгаа. Тэгээд энэ ондод нэг сараас өнөөдөр хүртэл 30 тэрбум олгогдсон байгаа. Нэг юм би болоод зориуд хэлмээрээ өмнөх онуудад бол бас нэлээд замбраагүй олгож ирсэн байна лээ. 24 онд гэхэд 290 тэрбум, 93 тэрбум. 25 онд бол 182 тэрбумыг олгож ирсэн. Ингэхдээ бас нэг асуудал харагдсан байна. Юу гэхээр хязгаар тавиагүй олгож ирсэн. Тэгэнгүүт оны ихээс сар болгон гүйцэтгэн санхүүжилтийн хязгааргүй олгож жагаад 10 сар 11 сар үед үр тавиад тэгээд дараачийн ондоо ахаад нэг сардан тэр үрийн дараад ингэж яваадсан. Урчлаад нэг байсан. Одоо тийм зүйл байхгүй болцсон гэж байсан гэж үндэс хэлье. Тэр өндөр өртөгтэй уушин билгээс тэр За Батбаатар сайд Батбаатар дарга нэмж хариулъя. Тэгээ. За наас ирч. Нааш нэгтээ энэ дээрээс хариулахгүй бол нэхгүй байх шиг. Номер. За хувийн эмнэлгүүдийн санхүүжилтийн хувьд бол 2024 онд 183 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол даатгалын сангаас авсан. 2025 онд 183, 25 онд 293 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. За хувийн эмнэлгүүдээс хамгийн их үзүүлдэг тусламж үйлчилгээг зардлаар нь аваад үзэх юм бол нэгт бол гемодиализийн тусламж үйлчилгээ байна. За энэ дэр 2024 онд нийт 21.6 тэрбум төгрөгийн санхүүжилт, 25 онд 22.7 тэрбум төгрөг. За хоёрт нь совлын тусламж үйлчилгээ байна. За 2024 онд 23.7 тэрбум төгрөг, 25 онд 12.6 тэрбум төгрөг. За гуравт нь уламжлалт ангаа ухааны хэвдүүлэн эмчлэх тусламж үйлчилгээгээр санхүүжилтийг бол өндөр авсан байна. 2024 онд 16 тэрбум төгрөг, 25 онд 7.9 тэрбум төгрөг. За мөн амбулаторийн цогц тусламж үйлчилгээгээр 2024 онд 16.3 тэрбум төгрөг, 25 онд 5.2 тэрбум төгрөг. За гүйцэж хариулъя. За хавдрын дараах хийм эмчилгээгээр бол 24 онд 3.2 тэрбум төгрөг, 25 онд 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол хувийн эмнэлгүүд бол авсан байна. За эдгээр нь хувийн эмнэлгүүд нь ямар оншин амралтаа бүлгээр одоо илүү гэрээтэй гэдгээсээ шалтгааж өндөр өртөгтэй оншин амралтаа бүлгээр гэрээтэй бол илүү өндөр одоо санхүүжилтийг юм авж байгаа юм тохиолдлууд бүртгэгдсэн. За энэ дээрээс нэмж хариулъя. За. Бэйсинг гишүүний асуултнаас тодруулж хариулъя. Энэ бусад зардал гэдэг бас энэ ангиллууд байж байгаа. Ер нь зардлын 20 гаруй эдийн засгийн ангил байж байгаа. Бусад гэдэг дээр бид нар түрүүний хэлж байгаануудаас үлдсэн зардлууд буюу энэ дээр одоо багаж эмнэлгийн одоо бас багаж техник хэрэгслийн зардлууд байж байгаа. За энэ дээр бүх төрлийн мэсцлийн гэдэг юм уу дурынгийн хагалгааны мэсцлийн иж үрдэл унтуулга гэдэг ингээд бүх одоо энэ зардлууд орж байгаа. Хоёрдугаарт нь бол урсгал засварууд орж байгаа. Энэ дээр онцлогооны тоногт хөрөмжүүд, за лабораторийн шинжилгээний аппаратууд, за түргэн тусламжийн автомашинууд гэдэг юм уу эрүүл мэндийн байгууллагууд ашиглаж байгаа энэ автомашинууд хүчил төрөгчийн үйлдвэрийн засвар үүсгэгээ сантехник гэдэг ингээд
тэрнээс гаднаас одоо өвчтний хоол үйлчилгээгээд энэ орж байгаа. За бусдаар гүйцэтгэх ажил үүсгэнүүд орж байгаа. Хар хамгаалтын зардал, за бусад одоо гэрээний дагуу хийгдэж байгаа энэ шинжилгээний зардлууд, баталгаажуулалтууд, эмч дуудлагын төлбөр гэдэг ингээд энэ зардлуудаа нийлээд бид бусад гэж үзээд байгаа. Тэгээ энэ өндөр дүнтэй байгаад байгаа нэг шинэ энэ нөгөө нийт дүнгээр гаргацсан. Ер нь энэ дотор ингээд хөрөнгө оруулалтын барьцааны зардал За гүйцэж хариулъя. Бачуур сайд үз. Бас 4 минут дуусчлаа. Одоо бол нийт үр төлбөрийг бууруулах, мөн төлөвлөлийг бууруулах талаар бол нийт 212 тэрбумын санхүүжилтийг имлгүүдэд болон орон нутгийн имлгүүдэд нэмж санхүүжилт болгож байгаа. Үүний бол 81 тэрбумын цэвэр төлөвлөлийг бууруулах тал дээр явж байгаа. Мөн цаашлаад бол 8 сарда багтаагаад хувийн имлгүүдэд сонгоно зарлах төлөвлөгөөд байгаа. Гэхдээ шалгууртаа зарлана. Эхний ээлжин тухайн бүс орон нутгийн эрүүл мэндийн үйлчлэгийн шаардлагыг харна. Хоёрт нь эмнэлгийн чадамжийг харна. Яг тухайн эмчнэр тэнд ажиллаж гин үгүй гэд. Хоёрт нь одоо яг эмнэлгийн хэрэгслийн аппаратыг харна. Жишээлбэл рентген аппаратыг байна уугүй гэд. Өмнө нь юу болсон бэ гэхээр одоо интернетээ Google-аас рентгений төхөөрөмжийн зураг авчаад тэрийг эрүүл мэндийн даатгалын саналууд дээр явуулсан тийм кейсүүд байгаа юм л яг үндсэн аппаратны тусламжуулж хөтөлж чаддаггүй юмнууд авсан. Гэхдээ тийм зүйл гаргахгүй гэсэн тийм сахилга баттай ажиллаж байгааг таньд тулбаа хэлмээр байна.